Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад Men in Black цувралын 3 дугаар ангийг ярьж өгөхөөр бэлтлээ. Үүнээс өмнө киночдод нэг мэдээ дуулгая. Эдийн засаг хэцүүдэд юмны үн өсөд олдог байсан хэд маань юу ч биш болоод зээлүүдийнхээ ард гарч чадахгүй хэцүү байна уу? Хэн хөнгөө л тийм байна шүү дээ. Тэгвэл Simple App танд зээлийн дарамтаа багасгаж, төлөлтөө уян хатан болгох боломж олгож байна. Simple App нь таныг ямар ч банк санхүүгийн байгууллагад идэвхтэй зээлтэй байсан ч, зээлийг нь хааж илүү уян хатан нөхцөлтэй шин зээлийг олгох юм. Жишээ нь энтийн 4-5 зээлтэй тэрэндээ сарда 2 саяыг өгдөг байсан бол Simple App-аар багасгаад сарда 400 мянга орчим төлдөг болсон жишээ байна. Simple App татаад зээлийн дарамтаа багасга. Кино маань нэг эмэгтэй гартаа бялуугаар алхасаар нэг хамгаалалттай өрөөний үүдэнд ирж байгаагаар эхэлнэ. Ороотон Борис дэргэлд ирж байгаа мó. Тэгэхээр энэ эмэгтэй шоронд Борис гэх нөхрийг ирэхээр ирсэн юм байна. Айхтар хамгаалалттай шорон bay шүү. Тэгэд Борис гэж өрөөг онгойлголоо. Аратон Борис чам дээр эргэлд ирлээ. Борис зүгээр л Борис гэж хэл. Эвгүй нөхөр bay шүү. Борис эмэгтэр өдөөхөд онгор минь чиний загтлуу зүрх сэтгэлийн минь ох болж байлаа. Чи зураг дээр хэсэж илүү царайлаг юм. Тэгээд тэр хоёр нэлээд ялуурцгаалаа. Хуйг дэднийг бойлуулах гэтэл Борис та хоёр миний биолог хуваагаад өгөөч. Өнөөдөр миний хувьд их чухал өдөр. Гэт нөгөө хоёр хуйгаар биологоо хуваалах харууллаа. Тэгсэн хуйг албаар биолог руу гараад үрчлээ. Доороос нь харин нэг сони амтан гараад ирлээ. Хуйгийг алаад Борисын хүлээсүүдийг тайлчин. Тэгснэ түүний гар руу яваад орчдөг. Чи намайг дүүрэглээ. Аратан биеийн нэг хэсэг юм шиг байна. Борис өрөөнөөсөө гараад замдаа таарсан хуйгуудыг унгаж өглөө. Тэгээд зэвсгийн өрөөнөөс нэг зэвсэг аваад цаашаа явлаа. Шоронгийнхан шууд л бэлэн байдалд орцсон байна. Айхтар олуулаа түүнийг отоод хүлээж байдаг. Борис чи зугтаж чадахгүй. Бид нар олуулаа. Ингэсэн Борис. Жоохон бөөгчөн байх чинь сонхон голгочихоо. Ингэснэ шууд хан руу буудлаа. Тэгсэн цэргүүд задгаа сансар шидэгчдэг. Нөгөө эмэгтэй бас шидэгдэх гээд байна. Тэгээд Борисоос зууртал. Уучлаарай хонгор минь. Чиний авчирсан билүү гайхал тавиасан шүү. Ингэснэ шууд задгаа сансар руу тавиад явуулчлаа. Өрөвдөх сэтгэлгүй нөхөрвэ. Шоронгоосоо гарч ирээд түүхийг шинээр хуулж бичихв. Ингэж байна шүү. Нэг имийг өөрчлөх гээд байх шиг байна. Тэр үед дэлхий дээр K болон J нар ажиллаа хийгээд явж байдаг. Хүмүүсийн ой санамжийг арчаад машинд асуулаа. J хэлэхүүгээ надад хэлээд үзтээ. Хүмүүс ийм тохиолдолд сэтгэл хөдлөл гаргадаг юм л та. Би Z-тэй 40 жил ажилласан. Тэр сайн ажилтан байсан. Би сайн хөнгөйдсөн. Хүмүүсийн сэтгэл хөдлөж таараа. Тэгээд төв байран дээрээ ирэх үед өтнүүд Amazing Grace ингээд дуулж байна. Z үхчихээ. Түүний оршуулга болж байгаа юм байна. Ингээд K үг хэлэхэр боллоо. Би Z-тэй 40 жил хамт ажиллаа. Тэр намайг нэг чудаа орой хоолнд урьж байгаагүй. Хамт хөл бөмбөг үзэж байсангүй. Бас хувийн амьдралынхаа талаар нэгч цугуулгаж байсангүй. Баярлалаа. Хөөхи. J сэтгэл хөдлөл гарга гээд байсан нь ийм учиртай байжээ. Дараа нь байгуулгын шин дар хадагтай үг хэлж байна. Харин оройн JK-тэй машинд явж байна. J би чамаас төрүүлээд өгвөл миний оршуулга дээр ингэж хэлээрэй. J миний анд байсан юм. Маш олон зүйлийг хэлж чадсангүй. Би түүнийг маш их санах болно гэж. Би бодож үзснэ. K маань сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ тааруулалтай. Энэ үед тэр хоёрт ажлаас нь даалгавар ирж байна. Нөгөө талд Борис нэгэн дэлгүүрт ирж байдаг. Борис, Jeffrey, аав чинь чамайг хавьгүй авьяастай гэсэн. Манай аавтай шорон сууж байсан юм уу? Надаас юу хүсэв? Өнгөрсөнд очиод миний гарыг тасдахаас өмнө тэр нөхрийг цааш нь харуулах. Тэр үед KJ2 нэг хятад ресторанд ирж байна. Ороод эзний дагуулад агуулах руу орлоо. Тэгсэн харийн амттаар хүмүүст хоол хийж өгч байсан юм байна. K эзнийг нь цөхөд. Чи энийг хэн зөрүүлчээгээд байгаа юм? Гэд угсруулад хэд цөхөд авлаа. Ууртай байгаа бололтой J түүнийг зогсоож байна. Дараа нь хоол идэж сууж байдаг. K аав бид хоёр өгөхийнхээ өмнө ямар хоол идэх вэ гэж тоглодог байлаа. Би аавынхаа царайг чарж байгаагүй. Тийм учраас хананд өөртөө бөмбөг ойлгож тоглодог байсан юм. 1 2 3 дугаар ширээ юу ч захиалаагүй байна. Аратан Борис. Байдал нэг л бишдсэн бололтой. K эргэн тойрноо ажигласан нэг л болохгүй нөхдүүд байгаад байна. Тэгсэн гаднаас нэг нөхөр орж ирээд хаалттай гэсэн бичгийг эргүүлчлээ. K би тэр залууг харин чи гаднаас орж ирсэн нөхрийг. Тэгээд би галтгоог цэгцлээд хоёулаа гадаа уулзъя. Ингээд буудалцаж эхэллээ. Гаднаас орж ирсэн нөхөр нь буудахад J ширээгээр хагаад араас нь өөрөө гарч ирээд пан. K J2 ч амлснаа унгаагаад галтгоогоор K орлоо. Тогооч нь дайрах үед буулттал нөгөөх нь аквариум буудаад хагалчлаа. Энэ хооронд зааланд J руу хоёр дайсан гарч иртэл манай хүн техникийн арлуу ороод нугдчихлаа. Рестораны эзнийг Борис алжчихсан байна. Араас нь шууд дээвэр рүү хөөлөө. Дээвэр дээр гараад иртэл бууг нь алдуулчлаа. Отоод байж байсан байна. K Аратан Борис буудуулсан гар чинь нөхөн төлжөөгүй юм уу? Зүгээр Борис гэж
40 жилийн турш тэр үйл явдлыг дуурслаа. Энэ бүхний төлөө бүхнээсээ барах гаяо. Би чамаас урт наслна. Гэт Кей рүү бууттал. Жэй ирж таарад сумыг нь тохиолдлоор хаалгаар хамгаалчлаа. Манай хоёр хаалгаар сумыг нь хамгаалж явсаар ухраад дээврээс үсэрчлээ. Аргалаад эвтэйхэн буулаа. Дээврээс Борис. Чи одоохондоо мэдэхгүй л дээ. Гэхдээ чи аль хэдийн өгтөл болсон байгаа. Гэж хэлээд яваад өгнө. Кей ч нийлэн бодолд автаа тоцорлоо. Үүний дараа хэргийн газарт KJ2 сууж байна. Аратан Борис. Би түүнийг шоронд хийх биш алгах ёстой байсан юм. Хамтдаа энэ асуудлыг шийдэе. Энэ чиний асуудал биш ээ. Чамайг 2-7 хоног ажлаас чөлөөллөө. Муу хогийн амт 4-7 хоног. Нэртэйгээр намайг халчаач. Дараа нь J төв байран дээр ирж байна. Төв байранд их гоё болчихжээ. Хайлтаас шууд Аратан Борисгээ тайлаа. Аратан Борис бол боглоод ид бөгөөд харийнхныг алсан цоврал алуурчин. Дэлхий дээрээс анхны аллах нь 1969 онд болсон. Мөрдөгч Кей энэ хэргийг амжилттай гүйцэлдүүлсэн учраас шагнуулсан. Наривчлуулъя. Ингээд хилдэл нэвтрэх хориотойгээд орсонгүй. Өндөр зэрэглэлийн мөрдөгч J-ийн ирэхээр ор. Ингэсэн ч болсонгүй. Их л чухал нузуултай. Энэ үеэр нь шинэ удирдлага нь харж байна. Тэгээд уулзлаа. Мөрдөгч Кей өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийсэн. Би тэрийг мэдэж байна. Гэхдээ тэнд яг юу болсон юм бэ? Кейг өөрчилсөн зүйл болсон. Танд зөвлөгөө өгье. Хариултыг нь мэдхийг хүсээгүй асуултаа битгий тавьж бай. Тэр үеэс л Кей сэтгэл хөдлөл багтай. Өөр нэгэн болсон юм шиг байна. Орой J гэртээ сууж байхад Кей залгаад. Яасан? Гэнэт хил амчин загтанчихсан уу? Гэхдээ би өөрийнхөө нууц хэргийг мөрдөө завгүй байна. Би чамд хорвоо дэлхийн нууцуудыг дээлгэнэ гэж амласан шүү дээ. Манай хоёр бие биедээ жоохон төнччээ. Уцаа салгасныхан дараа Кей зэвсгийн агуулгаа нээж байна. Тэгэд Борисыг хүлээгээд бууга бариад суулаа. Тэгснэ гинт алгуулчлаа. Тэр үе J-гийн бие нь бас сонирн болоод байна. K-ийн гэр нэг л өөрчлөгдөд байна. Цаг агаарч мөн адил. Маргааш нь J-гийн гэрт очтол. Хүүхдэд тэрсэн танихгүй эмэгтэй зогсож байна. Наадах чинь шоколадтай сүү юу? Гэснээ сүүг нь уучлаа. Нэг л сонирн болсон байх шүү. Тэгэд ажил руугаа очтол өөр хамгаалагч сууж байхын тэр J-ийг лифтэнд суух гэж байхад араас нь нэг залуу дагаад суучлаа. Тэгэд зогсоо зайгүй яриад байна. Өөрөө хэн бэлээ? Надаас зайгаа авахгүй бол хоолойгч нөхөллөө шүү. Тэгсэн нөгөө залуу J-ийн бөгс рүү налгачаад яваад өглөө. J өөр нэг ажилтнаас "Ой, энэ залуу хэн бэ?" "Тэр үү? Чиний хамтрагч." J бүр гайхширч орхилоо. Дахиад өөр ажилтнаас "Чи надад шоколадтай сүү аваад ир." Тэгэд бас K-ийг харсан уу? K гэж хэлбэлээ. K-ийг бүр таньдаг хүн байдаггүй шүү. J ажлынхаа коридорт "K, чиний тоглоомонд би итгэлээ. Мөн та нар ч гэсэн үнэхээр сайн жүжиглж байна. 14 жилийн турш хөгжилтэй байхыг чинь хараагүй. K, одоо гараад ирээ." K гарч ирдэггүй. Дарга нь хурч ирээд "Ажилтан J, чимээг болно уу?" "K гэж чи юм бэ?" "Миний хамтрагч. Ижил насны залуу." Ингэж инээдэг. "Би чамайг K рүү аваач." Тэгэд J-ийг амиа алдсан хүмүүсийн дурсгал дээр авчирлаа. Энэ бол K. Тэр 40 жилийн өмнө нас барсан. Та бас адилхан уу? Та бас энэний нэг хэсэг юм уу? Цааш нь компьютер руу очиод K-ийн амиа алдсан түүхийг сонслоо. 1969 онд Аратан Борист амиа алдсан юм байна. Өнгөрсөн түүх өөрчлөгдөжээ. Та хий юм хардаг болсон байна. Наашаа сэтгэл зүйч дууд. K амиа алдсан. Дарга нь итгэж өгдөггүй. Тэгсэн J яарсан. Машинд нь цаг үргэлж Coppice. Тэр өглөө бүр кофе уухтаа чамдал гэж хэлэхэд энэ кофе биш давирхаа байна. Хариуд нь харин би "Мэдээч шүү дээ. Сайхан давирхаа идчихсэн юм чинь." Гэт зэрэг хэллээ. Чи яаж энийг мэддэг юм бэ? Гэхдээ зэрэгцээ түрүүний загсан шоколадтай сүн ирж байна. Түүнийг нь дарга хараад түүн рүү дөхөж байна. Шоколадтай сүн татагдаад удаж байна уу? Өгөцч үрж байна уу? Орчны төсөөллөө тээж байна уу? Хэрвээ тэгж байгаа бол хоёр хариулт байна. Нэг бол тархины гвардин хажиг хадсан. Ингэснэ шууд алгадаа ичлээ. Өө, хажиг биш үж. Тэгэр хоёр дахь нь бүр том асуудал болсон байна. Тэгээд цаашаа өрөөнд нь ороод ярилцлаа. Шоколадтай сүү цаг хугацааны гажуудалтай өвдөлтөй гэдгээд юм. Тийм технологи байдаггүй шүү дээ. Байсан бол заавал мэдэгдэх байсан. Байдг юм аа. Ободия гэдэг залуу учрыг нь олсон. Тэр ертөнцийн хуулинд сөрөг нөлөөтэй байсан юм. Тиймээс тэр залууг насаар нь хорьсон. Тэр чинь Бористай хамт хоригдоо үздэй. Хэрвээ Борис цаг хугацаанд өсрэлт хийсэн бол ноцтой өөрчлөлт болох байсан. Гэж хэлэхдээ зэрэгцээд Борисын төрлийн харийнхан болох Боглодитууд дэлхий рүү ирж байна. K цаг хугацааны шилжилтийн талаар хэлэх гээд байсан юм байна. Та Jeffrey Price-тай уулзах хэрэгтэй. Тэр нарийн Ободиагийн хүүхэд юм байна. 40 жилийн өмнө K Борисын гарыг таслаад дэлхийг хамгаалах Arknet гэжийг байрлуулж байсан юм байна. Ингээд J дэлхийг аврахаар Борисын ирдэг дэлгүүрт ирж байна. Шууд буу тулгаад "Борисыг чи өнгөрсөн рүү явуулсан уу? Тэр чинь миний найзыг алчсан. Эзээ хааш нь явуулсан?" Лангуун дээрх дэвтэр дээр нь Борисын талаарх тэмдэглэл байж байна. Jeffrey, найз чи өмнөөс харамсалтай байна л та. Гэхдээ цаг хугацаа гажууд нь шүү дээ. Би зүгээр өнгөрсөнд очиж өөрийгөө бодлогогүй энэ тэндээс өндөр үүтэй зээл авахыг болиулахын тулд л энэ төхөөрөмжийг бүтээсэн. Тэгэхгүй бол би зээлийг төлж дийлэхгүй дарамтанд ороод байсан юм. Чи тэгээд Simple App-аар зээлийн дарамтаа бууруулах үйлчилгээ хийлэхгүй яасан юм? Тим ямар ап бэдгий? Бас зээлийн дарамт яаж буулгах юм? Надад мөнгө өгөх юм уу? Үгүй. Чиний бүх зээлүүдийг судалж байгаад хаах боломжтой зээлүүдийг чинь хаагаад илүү уян хатан нөхцөлтэй шин зээлээр сольж өгдөг юм. Тэгээд юмны өн өссөн энэ цөөн цагт амьсгал авах боломж чамд олгоно. Хөх,
Наадхыг чи эрт мэдсэн бол би энэ цаг хугацааны машиныг бүтээхгүй байхгүй юу? Джеффри нэг төхөөрөмж гаргаж ирээд. За, тэгвэл явж цаг хугацааны үсрэлт хийх үү? Шууд удаагаараа. Тэгэд нэлээд өндөр барилгын дээвэр рүү гарч байна. Энэ төхөөрөмж доошоо үсрээд зөкстэй хурдан авах үедээ ногоор нь би юу гэж доошоо үсэрч байдг юм бэ? Ингээд би Кэйг санаж байхад яагаад бусд нь санахгүй байгаа юм бэ? Хөх тэр үед чи тэнд байсан байх шүү дээ. Амжилт хүсье. Ингээд учир битүүлэг юм хэлчихэд яваад өглөө. Тэгээд Жэй үсэрлээ. Замда төхөөрөмж гарнаас алдаад арай гэж барьж авлаа. Унжих явцад нь цаг үе өөр болоод байна. Яг газар унахынхаа өмнө зогссноо. Буцаад дээшээ шидэгчлээ. Тэгээд дээврээс буугаад лифтэнд суулаа. Лифтэнд зэрэгцээ зогсч буй залуугийн сонин руу харах гээд өнгөйтэл. Нөгөөх нь дөлөөд байна. Өгшөө. Өнөөдөр хэддэх вэ? Мягмар хэдний өдөр вэ? 15. Хэдэн сарын? 7. Хэдэн он бэ? 1969. Айлтгүй. Би солиотой хүн биш. Ямар ч байсан зөв цаг үедээ ирчихээ. Гарч ирээд орчинтойгоо танилцж байгаад тэндээс нэг машин хулгайлаад явлаа. Нөгөө талд хуучны Борис анхныхаа аллагыг хийхээр ирж байна. Тэгээд нэг хосын дэргэд ирээд зогсдол мотоциклд нь залуу өрөөд "Янзын амт бэ шүү. Наад малтуура хамаагүй энэ тэнд битгий өрг." Эмэгтэй нь Борис руу цэцэг сарваагаад "Хайр мантайгаа, дайн сүнтүгэ." Хайрланчиг. Дайтанчиг. Ха. Ингэснэ муухай нэ гэд яваад өглөө. Ёстой янзын гар биш үү? Тэр үед нь Жэйг 2 цагта зогсооч байна. Өөрөө ямар ажил хийдэг вүлээ? Яц хурдан хүн шиг наад машин болон хослоо хаанаас авсан бэ? Хулгайлсан юм аа. Машина танаа ихнэрээс. Хослоо танаа эмээгээс. Энэ үед арьс өнгөний ялгуурлал хүчтэй байсан бололтой. Лаг машинтай болохоор нь идэхгүй байгаа юм байна. Машинаас нь буулгаад нэгжиж байна. Тэгээд ой санамж устгадаг төхөөрөмжийг нь дараад өөрсдийнхөө ой санамжийг устгахчлаа. Жэй, та хоёрт л гэж хэлэхэд хэрв хар залуу гоё машинтай явж байх юм бол энэ заавал тэр хулгайлсан гэсэн үг биш. Гэхдээ яг би энийг хулгайлсан л та. Гэхдээ хар болохоро биш. Тэгэд Борисын эхний алалгаа хийсэн газар руу очиж байна. Тэгэд түүнийг хайлаа. Нөгөө талд харин залуу Борис эхний хохирогчоо алж байна. Түүнийг нь харин алсыг харагчнаас нэг хүн хараад орилж байдаг. Тэрийн сонсоод Жэй газар руу явлаа. Жэй араас нь очиод буух гэтэл нэг ажилтан буудуулгаад түүнийг зогсоно. Одоо би өөрөө Кэй Жэй тэврэх гэтэл түүнийг бороходод ухаан алдуулчлаа. Кэйийн залуу үедээ таарсан байна. Жэй ухаан ороод хартал хар увцнуудын байранд ирчихжээ. Ухаан ороход Кэй тулаад суужчихсан. Чи яаж миний нэрийг мэдж байгаа юм? Би хүн бүрийг Кэй гэж дууддаг юм аа. Тэгснэ хажуугаар нь зурж байсан үнийг. Ой Кэй, юу байна да? Тэр харалта. Бүгдийг нь Кэй гэж дуудаж байгаа үстэй. За, би чамайг худлаа ярихдаа ямар болдгийг чи мэдлээ. Одоо арай үнэнээ хэлэх үү? Гэд Жэйн бийд байсан эд зүйлсийг нь гаргаад ирлээ. Би наадхыг чи хийн буудлагаас одсон юм уу? Би найз охинтойгоо уулзах гээд хүлээж байсан. Найз охиныг чинь тэгээд хэн гэдэг юм? Штерн, тийм ээ. Штерн гэдэг юм. Кэй нэлээд янзын үдсэн байдалтай харж байна. Тэр үеэр нэг эмэгтэй Кейд кофе авчирж өглөө. Кофеноос нэг балгачаад. Кофе биш давирхаа юм уу хаашаа юм. Тэгээд энэ гурав нэгэн дугаар. Дөнгөж сая давирхаадсан юм чинь. Жэй тэндээс. Чи вэж? Кэй түн рүү гайхаад хартал. Миний хувьд эмэгтэйчүүд эрэгтэйчүүд бол Кэй юм л да. Хосууд бол Кэй гэсэн үг. За хараагч шалгаад өгье. Гэснэ маш том ой санамж устгадаг төхөөрөмж рүү хаваад ирлээ. Жэй тэнд. Үгүй эн чинь аврах том ой санамж устгагч байна. Кэй, хоёулаа жаах ярилцахгүй бол буруу ойлголцчихсан байна. Нөгөөх нь тоож байгаа шинж алгаа. Төхөөрөмж тоолж эхэллээ. Жэй, маргааш Бористэй таарах юм бол шууд устгаарай. Бити баривчлаарай. Тэгсэн Кэй болиулчлаа. Сүүлийн боломж. Ийм ихийг мэддэг чи хий юм. Би хар хувцснуудын нэг. Гэхдээ ирээдүйн 25 жилийн дараа би чиний хамтрагч болно. Өчигдрийн алуурчныг чи маргааш амьд үлдээснээс болоод тэр чин дэлхий рүү дайрах болно. За. Кэй итгэх шиг боллоо. Дагуулад гарлаа. Тэгэд машин цуугаад. Бид одоо хаашаа явах хэрэгтэй вүлээ? Мэдгүй. Чи надад хэлж байгаагүй. Нэг машинд бүтэн өдөржингөө 14 жил сууж явдг юм байж юм ярьдаггүй мó. Энд чинь миний асуудал биш л дээ. Гэхдээ сүүлд нэг үйлдвэрийн тухай яриад байсан. Кэй тэгсэн хохирогчоос олсон гэд шүдэн саруулж байна. Энэ бол сэжим. Гэд газрын үүдэн дээрээ орох гэснэ. Жэйг машиндаа гавлчаад яваад орлоо. Дотор орсноо. Би босстой ч уулзмаар байна. Кэй рүү шууд буу тулгаж байна. Кэй эвгүй байдалд орчлоо. Тэгсэн чинь Жэй араас нь цохоод унгачдаг. Үлдсэн нөхөр нь асуултанд хариулахгүй болохоор нь толгойг нь салгаж угаад боулинг тоглочлоо. Дахиад шидэх гэснэ албаар алдаад. Тэгсэн Кэй муу өнхрөөд байвал өнгөлхөө хамтрагч минь. Гэснэ бүр толгойг нь өнгөлөөд бай шүү. Тэгээд шантарсан бололтой боссийнхоо өрөөг зааж өгнө. Цаашаа босс руу нь яваад ортол. Босс нь аль хэдийн өвчгсөн байна. Борис ороод гарсан юм байна. Жэй ширээн дээрх зүйлсээс нь харж байгаад гламор идэх сэтгүүлээс дараагийн сэжүүрээ оллоо. Тэгэд манай хоёр хамт дараагийн сэжүүрээ хөөгөөд нэг нууцлагдмал газар хүрээд ирдэг. Хамгаалагч нь нууц кодоо хэл. Тэгсэн Кэй нууц кодыг нь хэлээд орж байна. Мэддэг газар нь болтой шүү. Загвар өмсөгчдөр дүүрэн газар байна. Тэндх зохион байгуулж өгнөөс нь асуухаар хувцсал хөрөө рүү яваад орлоо. Новшгэж Кэй намайг ийм байдалд оруулахар шийдээ юу? Ажилтан үе. Энэ залуу хар хувцснуудын нэг юм байна. Кэй ажилтан
биетэй хоёулахнаа ярилцах гээд Жэйг өрөөнөөс түр гаргачлаа. Би алуурчныг хайж байна. Дараагийнх нь хохирогч энд байгаа. Миний бодлоор Гламори. Магадгүй Арканиан түүнд хэрэгтэй байх. Сүүлчийн Арканиан Гриффин гэдэг. Яг үүнтэй зэрэгцээд нэг залууг харуулж байна. Өнөөх нь Гриффин бололтой. Жэйг хажуугаар нь зөөрөхөд яриа өдөж байна. Тэр эмэгтэй найз залууга хартаж зохиод залуун зөөгчийг мөргөж хүн рүү юм асгаад боо юм болно. Тэгэхээр би энэ тавгийг авах ёстой. Яг хэлснийхэн дагуу болоод байна. Ирээдүг хардаг залуу вэ шүү. Тэгснэ. Чиний цаг хаана байна? Жэй бугуун цагаа харуултал. Үгүй ээ. Аав чинь өгсөн цаг. Тэгсэн хармаанасаа Жэй өөр цаг гаргаж ирж байна. Жэй бүр гайхширч өрхлөө. Тэр үед нь Кэй ирээд. Чи Гриффин уу? Чамд хэлэх зүйл байна. Аратан Борис намайг алахаар ирж байгаа. 2 минутын дараа тэр ирнэ. Боглодито замдаа таарсан гаргуудаа устгаад яваад байгаа юм. Тэднийг энд зогсоох хэрэгтэй. Тэднийг яаж зогсоох юм? Би Борисоос нуучихсан юм аа. Тэгээд надтай тааралдвал би танд өгье. Гриффин тэгээд явах гэтэл Жэй болиуллаа. Тэгсэн Борис ирээд өөр хүнийг алчлаа. Гриффин ч энэ боломжийг ашиглаад яваад өгдөг. Жэй Борисын араас хөөсөн боловч нөгөөх нь аль хэдийн зүгтааж байна. Жэй араас нь гараад машин дээрээ зогсож байгаад буудах гэдэл машин хөдлөөд унчлаа. Кэй яран араас нь гарч ирээд босглоо. Жэй тэнд. Гриффин хайчихсан бэ? Хэрвээ Борис биднээс төрүүлээд түүнийг олчих юм бол бүх юм дуусна. Яв жигнэ гэдья. Өвөө маань асуудлын шийдэл олохгүй бол өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлгээд загтдаг байсан юм. Жигнэ гинэ. Өвөө чинь таргалтай байсан юм уу? Өмнө нь бид хүмүүс байцааж хэрэг мөрддөг байсан. Тэгээд явж идэв. Дараа нь манай хоёр жигнэ гэдгээр сууцгаач байна. Тэгсэн Кэй менюг нь нэхур гэх чинь хараад байна. Харж дуусаад. Халуун хоол байхгүй мó? Жэй тэнд. Миний найз менюг 10 минут харсныхаа дараа эцэст нь өдийн цайндаа алюминий жигнэ гэдэг юм. Би харин бөөрөлцгөнтэйг авъя. Манай хоёр хэсэг амс хийж байна. Хоёулаа баг юм ярьдаггүй гэсэн. Одоо асуухыг хүссэн юм байвал асуу. Ажилтан өвд хоёр ямар хамаатай юм бэ? Саяхан англи руу нэг даалгаварт хамт явсан юм аа. Тэр үеэрээ би ажилтан өвдтэй танилцсан юм. Бид хамтдаа шүнжэнгөө дартс тоглож, дараа нь салахыг хүсээгүй юм. Кэй болон өв хоёр бие биедээ талтай байж. Ажилтан Кэй залуудаа их л өөр хүн байжээ. Үүнийг нь харсан Жэй. Чамд юу тохиолдов вэ анд минь? Одоохондоо юм тохиолдоогүй л байна. Чамд ирээдүйн найз бүсгүй бий юу? Надад зөвхөн чи л байгаа. Энэ үед гаднаас хоёр залуу үдсэн тоглолтын талаар таагүй сэтгэгдэлтэй орж ирж байна. Жэй, удахгүй энэ хоёр бага гайхамшигт мэдс гэж дууддаг болно. Байц, Гриффнийг хаана угааг би мэдчихлээ. Тэр надад гайхамшигт мэдс гэж хэлсэн. Жигнэг яаж тус? Харвуу. Гриффин өөрийгөө олох сэжим өгсөн юм байна. Тэгэд манай хоёр бейсболист стадионд ирж байна. Гэхдээ тэнд нь тоглолт болоогүй, хөнгөө байна. Орхихоо өмнө KJ юмнуудыг нь өгч байна. Кэй, чиний новшнуудыг хангалттай хадгаллаа. Чамд жигнэг идүүлээд байвал сайхан ааштай байх нэ. Яваад очтол Гриффин яг тоглолт үзэж байгаа юм шиг орилжчихсан зогсож байна. Гриффин тэнд. Тоглолтын яг оргил хэсэг болж байна шүү. Гэт манай хоёрыг дуудлаа. Гриффин манай хоёрыг мөрөөр нь тэврээд автал. Ирээдүйд болох тоглолт шууд харагдаж байна. Чи юмсыг ингэж хараад байдаг байх нэ. Медсийн тоглолт дээр хожино. Ирээдүйд юу болох ямар байхаас шалтгаална да. Чи хэлсэн зүйлээ санаж байна уу? Тэгсэн попкорныхаа хайрцаг руу зааж байна. Дотроос нэг ууттай зүйлийг Кэй задлаа. Энэ нь Арканианыг хадгалах ёстой зүйл гэж байна. Гриффин, би төрсөн гаригаа алдсан хүн. Та хоёрыг битгий тэгээсэ гэж хүсэж байна. Хэрвээ чадвал та хоёр миний дуртай түүхэн үйл явдал болно. Би Борисын ирэх цагийг тооцоолохоо мартчихж. Гэж хэлэхдээ зэрэгцээд Борис ирээд аваа явчлаа. Борис явах замдаа KJ хоёрын машиныг эвдчихлээ. Тэгсэн Кэй машиныхаа түлхүүр дээр дартал. Машин дотроос нь хоёр мотоцикл гараад ирнэ. Тэгэд хөөх замдаа. Борис Аркнетиг өөртөө авбал юу болох вэ? Боглодитууд дэлхийг сөөрүүлнэ. Манай хоёр Борисыг гүйцээд Жэй урдуур орж анхаарлыг нь сарниулах үед Кэй Гриффнийг авчлаа. Гриффин аюулгүй болсны дараа Жэй Борис руу буулаа. Тэгэд Борис осолд орчлоо. Жэй өгсөн эсхийг нь шалгахаар очтол Борис зүгтаачжээ. Тэгсэн тэр үеэр хөгшин Борис эргээд ирсэн байна. Тэгэд өнгөрсний болон ирээдүйн Борис нар уулзлаа. Хуучны Борис, чи миний гарыг яачихсан юм? Чиний төлөвлөгөө бүтлгүүцсэн. Тэгэд дараагийн 40 жилийг гав гинжтэй өнгөрөөн. Чи бүтлгүүцсэн болохоос би биш. Ингэснэ би рүүгээ архирч байна. Ирээдүйн Борис, би төлөвлөгөөгч нь амжилттай болгоход туслая. Тэр үе Жэй Гриффин K3 аюулгүй газар ирээд зогслоо. Чи Аркнетиг алдчихсан уу? Амнасаа алдахаар байвал юм humаа өтөр түргэн нуугаад сурчдаг юм аа. Гэт малгайг автал толгоондоо Аркнетиг хийжгсэн байж байна. Тэгэд өөрөөсөө гаргаад энэ танаа гаргийг аварна. Агаар мандалд гарвал илүү томорно. Сансартуу. Тэгвэл яаж? Энэ ердөөл нэг жижиг алхам. Гэт сарлуу харж байна. KJ2 хоёулаа харлаа. Тэгсэн нээрэн удахгүй Америк хүн сарлуу нисгэж байгаа юм байна. Кэй, алуу, Флорида явцгаая. Гэт явтал араас нь Жэй зогсоох гэж орилоод. Чи явж болохгүй. Тэнд Борис чамаг ална. Ийм болоод л би наашаа ирсэн юм. Жэй Кэй руу яваад очтол. Кэй маа. Надад худлаа хэлсний чинь төлөө. Уучлаарай хөгшөө. Кэй дахиад цөглөө. Энийг үннээ хэлсний чинь төлөө. Кэй жаахан сэтгэлээр унах шиг боллоо. Гриффин, Кэй заавал тийш очих ёстой. Тэгжвэж Аркнетиг ажилуулна. Тэгвэл Кэйн амийг аварчулах ирээдүй байна уу? Бага шүү. Гэхдээ үхэл байгаа цагт заавал үхэл байх болно. Заавал үхэлтэй нүүр тулах ёстой байх нэ. Ингээд манай хоёр явхаар боллоо. Тэгэд хар утаснуудын офис дээрч байна. Кэй, бид хоёр ирээдүйд хариултыг
нь мэдхийг хүсэхгүй зүйлээ битгий асууж бай. Энэ хэд маань Флорида руу очихын тулд тусгай нислэг үлдэж байна. Тэгээд зорьсон газартаа ирцгэлээ. Тэгсэн хамгаалтынхан өөдөөс нь ирж байна. Кей мартуулдаг төхөөрөмж гаргаж иртэл нөгөөх нь болж өгдөггүй. Жей залхаад өөрийнхөө гаргаад ирлээ. Гриффин тэнд бүх нөхцлүүдэд та нарт үннийг л ярьсан шүү. Үннээ хэлэх ёстой юм шиг байна. Сайн байцгаана уу ноёдоо. Бидэнд нэг өвөрмөц төмөр байгаа юм. Гэхдээ тэр буужинд бэхэлчих юм бол дэлхийн аюулгүй болох гээд байгаа юм. Хөөхи бүтлгүүцсэн бол та тэр гурыг бариад авчлаа. Тэгээд дарагдаа авчирч байна. Цэрэг ирээд. Хурандаа тэд нар энийг авч явж байсан. Тэгээд буужингаас нэг юм зүүнгээд байсан шүү. Хөөхөд 10 минут үлдсэн. Буужинд занал хийлж байгаа бол үннээ хэлцгээ. Манай гурав нэгэн рүүгээ хийлгэсэн янзтай хараад байна. KJ руу хартал J. Үннээ хэлэх чиний ээлж. Ингээд K хэлэхэр болж байна. Энэ залуу намайг аврахаар ирээр дүүгээс ирсэн юм аа. Энэ бамбаг буужинд бэхэлж дэлхийг аварна. Таны тусламж хэрэгтэй байна. Эднийг бүгдийг нь хорь. Хөөхи нэмэр байсангүй. Тэгсэн Гриффин хурандаа төрлөө. Ингэснээр хурандаа ирээдүг харж байна шүү. Тэгээд хурандаа баг дарга саатуулагдсан хүмүүсийг би өөрөө хүргэе. Тэгээд нэвтэрхэр боллоо. Өөдөнд ирэхэд Гриффин одоо миний хэрэг байхгүй. Би явах ёстой боллоо. Борисийн гарын тасрангууд яваарай. За баярлалаа. Ингээд хоёулаа уулзах. Боломжгүй зүйл гэж үгүй. Хурандаа тэр хоёрыг пуужинд хүрэх замыг нь заагаад яваад өглөө. Лифтээр өгсөж байхад нь ирээдүйн Борис J-ийг татаад унгачлаа. Борис J-ийг шидтэл J юмнаас зураад амьдулдана. Тэр үеэр K пуужинд иртэл хуучны Борис түүнийг цохоод унгачдаг. Аркнет нь шидэгчлээ. Пуужин хөөрөхөд 2 минут үлдсэн байна. J бас дээшгээ шатаар гүйж байна. Ирээдүйн Борис K-ийг алах гээд боломж хүлээж байтал J түүнийг зогсоочлоо. Харамсалтай нь доошоо унаад юмнаас зүгдэнэ. Тэгээд Борисын анхаарлыг өөртөө татах гэж оролцсон ч болж өгдөггүй. J "Хөөе Борис, аратан Борис." Борис ууртагаар "Борис, зүгээр л Борис" гэж энэ нэрэндээ их дургуун байна. Анхаарлыг татчлаа. Тэгээд J-ийг дахиад аваад шидчихлээ. J босч ирээд "Хөөе аратан Борис." Борис ч ууртай гэх чинь түүн рүү харлаа. Борист оногдсон ч түүн рүү дайрсаар тэврээд унлаа. Унж байгаа тэрэн цаг хугацааны төхөөрөмжөө ашиглаж байна. Тэгээд дахиад J-ийг шиддэг мөч рүү ирж байна. Энэ удаа харин Борисоос бултаад байна. Ирээдүг мэддэг болчихсон шүү дээ. Тэгээд очиод Борисыг цохоод унгаачлаа. Тэр үед нь K ч гэсэн хуучны Борисын гарыг буудчлаа. Ингээд Аркнетийг пуужинд амжилттай суйрлуулдаг. Манай хоёр харин пуужингийн галаас амжилттай зугтаж чадлаа. Аркнет сансарт гараад дэлхийг бүрхчлээ. J холоос харин K-ийг харж байдаг. J "Уулзлаа баяртай K." K хурандаатай хамт байж байтал Борис генет гараад ирлээ. Хурандаа K-ийг хамгаалах гээд өөрөө оногчлоо. Харин K Борисыг буудаад алччихдаг. Харамсалтай нь хурандаа өгчээ. Үхэл заавал байх болно гэснийх нь учир нь энэ байсан юм байна. Тэгээд машинаас нь нэг хөө "Аава" гэсээр гараад ирлээ. K түүнийг тосож очиод уулзсан. "Чамайг хэн гэдэг вэ?" "Намайг Джеймс гэдэг. Миний аав ханууг юм бэ?" "Чи гартаа юу ярьчихсан юм бэ?" "Хүү гартаа Jade байсантай яг адилхан цаг барьчиж. Энэ хүү J-ийн баг нас нь байсан юм байна. Харин саяны өгдөг хурандаа бол түүний аав байсан юм байна." Энэ үйл явдлыг нь K мартуулчлаа. Ингээд J дэлхийг авраад өөрийн цаг хугацаанд буцаад ирлээ. Тэгээд K-тэй уулзахаар цайлын газар ирж байна. Ширээн дээр аавынхаа цагийг гаргаад "Би чамд зүгээр л баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Миний хувьд нэр төрийн хэрэг байсан." Ингээд манай хоёр гарч байна. Гарах замдаа J та хоёр ямар харилцаатай байсан талаар ярих уу?" "Чи дөрмэ мэднэ. K хоёр бүтээгүй юм байна. Халгаадаггүй шүү." Энд түрээд кино маань дууслаа. Киночд байлаа. Цаашаа шахаараа. Дахиад оролтоо давхар л миний охин. Асуудлууд нэмэгдсээр заримдаа бүр дарамт болж хувирах үе бий. Гэхдээ ямар ч асуудлыг хөнгөвчлөх шинтэл бас бий. Сар төлдөг зээлийн төлөлт чинь өндөр байгаа бол Simple application-ыг ашиглан бууруулад амьдрал дахь бусад чухал зүйлстэй зарцуулаарай. Зээлийн дарамтаа багасга Simple төлөлт бууруулах зээл.